За дараагийн ээлж нэг ярих зүйл нь юу гэхээр тос байгаа. За тосны тухай ярихад бол тос маань өөрөө дотоодос хоёр задарж өгдөг тийм. Нэг нь хансан тос, нэг нь ханаагүй тос гэдэг. За хансан тос гэдэг нь юу юм гэхээр дасганы температур зарцуу байдаг тийм тосыг хийж өгдөг. За ханаагүй тос гэдэг нь дасганы температурт одоо тийм шингэн төлөвт байдаг тийм тосыг хийж өгдөг. За хансан тос гэдэг зүйл нь юу агуулдаг гэхээр ерөнхийдөө бол ийм зүйл агуулж өгч байгаа. Одоо бүгд адуунаас бусад, адуу 52-оос бусад бүх амьтны тос маань өөрөө хансан тосонд ордог. За ялангуяа хүмүүс ямар юм ахс гэж хэдэл зарцж идэг те. Эдгээр маань ерөнхийдөө хансан тосонд орж өгч идэг. За ханаагүй тосонд бол ургамлын гаралтай бүх хөвгчнүүд орж ийна гэж ярьж идэг. За эндээс нэг юм гарч иж байгаа юм болж байгаа. Одоо ингээд казах хүмүүс бол зүрх тосны өвчнөөс огт өвддөг. Тэрний яг ханаагүй тос маш их хэрэгэлдэг гэсэн үг. За дээр нь Гренландын мөсөн ардын хүмүүс хамгийн их хүчтэй зүрхтэй хүмүүс гэж байна. Тэд нар бас ханаагүй тос буюу загсны тосоо маш их хэрэгэлдэг. А гэтэл монголчуудын хувьд бол эдгээр хадны гаралтай тосуудыг бол их хэмжээгээр байх хэрэглэх бол боломж байдгүй. За тэрнээс бол маш хэмжээний хансан тос хийддэг. Гэтэл хансан ч ханаагүйч бай тос идэхэд хүний биед бол дотроо одоо өөх тосыг бидээр нийлжүүлээд холестерин гэдэг зүйлийг одоо өөрийнхөө биед маш хэмжээгээр үүсгэж өгдөг байгаа. Гэтэл бид нар гаднаас одоо онны магч гэдэг юм уу те маш хэмжээний хансан тостой холестерин ихтэй бүтээгдэхүүн идээд байхаар хүмүүсийн бол одоо шин холестерины хэмжээ маш их ихсэж өгдөг. Маш холестерин маш хэмжээгээр ихсээд хансан тосны хэмжээр идээд ихээр яах ёстой вэ гэхээр хүний судас одоо ингээд залуу адуу насндаа ийм сайхан том байсан бол маш хэмжээний хансан тосоо холестерин өөртөө хэтрүүлж идсэний улмаас хүний судас одоо ийм утаа нарийсаар энэ маш хэмжээний өөх тос холестерол гэдэг зүйл бол нэмэгдээд тийм одоо судасны ханыг маш өөхлөж өгдөг. Энээс болоод хүний зүрх судас өвдөх, хөл гар янгиныг бүхэл судас ургаар өвдөх хэмжлэн бүх зүйлийн өвчлөлүүд бол маш үүсээд байгаа. Бидний маш их тийм холестерин ихтэй бүтээгдэхүүн хансан тос гэдэг хэрэглэснээс бол үүсээд байгаа. Хагад ургамлын гаралтай одоо тэгвэл энэ хамгийн сайн чанарын тос юунд байдаг юм бэ? Судасны ханаа цэвэрлэх хамгийн сайн чанарын тос юунд байдаг вэ гэх юм бол ерөнхийдөө ямар тоснууд байдаг вэ гэхээр за оливын тос, за шарбуурцын тос, за дээр нь хамгийн одоо загснаас бараг 3 дахин өндөр омега 3-тай тос буюу майлд гэмээр ургамлын тос сүүлийн гарч ирсэн байгаа. За энэ майлд тос маань өөрөө загснаас маш өндөр омега 3 агуулсан маш сайн чанарын тос байгаад байгаа. За энэ тосны маань сайн давуу тал маань одоо юу эдгээр тоснуудын давуу тал маань хүний судасны ханыг эдгээр маш сайн цэвэрлж өгнө, тарих толгойг маш сайн тэтгэж өгнө, үе мөчийг хүртэл сайхан одоо ерөнхийдөө бас тосож үе мөчиж бас сайн тийм тоснууд байгаа. Дээр нь махнаас орж исэн маш хэмжээний ханснаас орж исэн өөх тос холестериныг бол бас цэвэрлж өгдөгөөрөө тийм давуу талтай тийм тоснууд байгаа. Тэгэхээр бид нар веган хоол руу шилжиж байгаа бол ялгаагүй бас тосоо хөдлөх бас ингээд ургамлын гаралтай бол сольж ирэх юм байна. За тосны тухайд ярих бол ийм байгаа.